Сайн байцгаана уу? Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн мэдээлэл зүйн багш буян цэцэг байна. Та бүхэнд хичээл заах гэж байгаадаа баяртай байна. За хичээлдээ орцгоё. За өнөөдрийн хичээлийн сэдэв гарын хурууны зөв байрлалаар доод игнэний үсгүүдийг бичих гэсэн сэдэв байгаа. За өдөр тутам бид бүхэн маш олон мэдээллийг хүлээн авдаг. Зарим тохиолдолд мэдээллийг дамжуулах, илгээх шаардлагатай болдог. Гарын буруу байрлалыг маш олон хүмүүстээр байрлалаар бичдэг олон хүмүүсээр судалж анализ хийж үзсэн байгаа энэхүү видеон дээр. Гарын буруу байрлалаар бичиж сурснаар бичих хурданд сөргөөр нөлөөлнө. Мөн мэдээлэл алдаатай бичихдэх нөхцөл бүрддэг. Энд ер нь гарын байрлалаар эхнээсээ л зөв суралцах нь хамгийн чухал зөвтэй байдаг. За энэ зурагнаас харахад хоёр хүний буруу байрлалаар бичсэн хоёр хүнийг харьцуулсан байгаа. Эхний хүн бол 1 минутанд 75 үгийг бичсэн. Дараагийн хүн 1 минутанд 46 үгийг бичсэн байгаа. Тэгвэл бид бүхэн хэрхэн энэ зөв байрлалаар бичгэд суралцаж байна вэ? За тэгвэл юуны түрүүн бүгдээрээ компьютертэй ажиллахдаа хэрхэн зөв суух вэ? Ер нь компьютер дээр ажиллахад нэлээд цаг хугацааг зарцуулах хэрэгтэй болдог. Ингэхэд тодорхой хугацаанд завсарлах, нүд гараа амраах, зөв байрлалаар суух хэрэгтэй болдог. За дараагийн зурагнаас хүүхдүүдээ энэ хоёр зургийн ялгааг сайтар ажиглаад дэвтэр дээрээ бичээрэй. За ажиглахдаа энэ хоёр зурган дээр компьютерийн дэлгэц, хүний нүд, нуруу, гарын шуу, хөл зэрэг зүйлүүдийг хараарай. За өмнөх хичээл дээр бүгдээрээ гарын үндсэн байрлалыг үзсэн байгаа. За бүгдээрээ сэргээн саны 100 гарын 7 ор хурууг дунд игнэний мэдрэгч зураастаа өсөхтэй хамт өсөхтэй товчлуур дээр байрлуулна. Баруун гарын 7 ор хурууг дунд игнэний мэдрэгч зураастаа ир өсөхтэй товчлуур дээр байрлуулна. 7 ор хуруугаа хэрхэн зөв байрлуулснаар бусад хуруунууд харгалзан зөв байрладаг. Мөн хоёр эрхий хуруугаа зай авах товчлуур дээр байрлуулна. За зурган дээр багш нь аль хуруугаар ямар өсгөний товчлуур дарахыг өнгөөр ялган харуулсан байгаа. Сайтар ажиглаарай. За өнөөдрийн хичээлийн хувьд баримт бичиг боловсруулах програм ашиглан гарын хурууны зөв байрлалаар бичих технологиор бичвэр мэдээллийг компьютерт оруулах гэсэн суралцсан зорилтын хүрээнд өнөөдрийн хичээлийн зорилго нь гарын хурууны зөв байрлалаар доод игнэний үсгүүдийг бичих гэсэн зорилготой хичээлийг судална. За доод игнэнд я, че, ё, ис, им, и, тэ зөөлний тэмдэг В, Ю гэсэн кирилл хэсгийг харгалзан хэрхэн аль хуруугаар бичгийг судалнаа. Монгол үсгийн дасгал хийхдээ Arafit Typing 5.0 программыг ашиглана. Дараах хаягаар Arafit Typing 5.0 программыг татаж суулгана. Мөн Google хайлтын систем дээр Arafit Typing гэж бичээд хайж татаж суулгаж болно. Программаа татаж суулгасны дараа программаа ажиллуулад Монгол үсгийн дасгал хийхэд тулд дараах тохиргоо хийнэ. Introduction цэснээс Add More Courses командыг сонгоно. За гарч ирэх цонхноос Arafit Typing Library цонхны MN Mongolia кириллик хэсгээс MN Introduction, MN 2 Beginner сонгоод Add төвчлүүр дарна. Доод игнэний төвчлөрүүдийн дасгалыг эхлүүлэхдээ Basic цэсний Lesson 4, Lesson 7, Lesson 8 хичээлүүдийг сонгоно. Дасгал хийхдээ программын дэлгэцийн доод хэсэгт байрлах, хурууны байрлал, заасан зургийн дагуу хурууг байрлуулж бичих, мөн дэлгэц рүү харж бичих зэргийг анхаарах хэрэгтэй. Дасгал хийгээд дууссаны дараа дасгалын үр дүнг харуулсан дараах цонх гарч ирдэг.
За үүнд the overall rating бүх үзүүлэлтийн дундаж typing speed шивэх буюу оруулах хурд, accuracy гэхээр наривчлал, keystroke slow down удаашруулсан товчлуурын даралтын хувь гэсэн үзүүлэлтүүдийг харуулдаг. Мөн errors overview гэсэн хэсэгтэр алдаатай бичсэн үсгэнүүдийг улаанаар, зөв бичсэн үсгэнүүдийг ногооноор тэмдэглэж харуулсан байдаг. Гарын доод игнэний Монгол үсгийн товчлууруудыг дасгал хий. За lesson 4 гэсэн хичээл рүү орё бүгдээрээ. За программын дээд цонхон дээр бид бүгдийн дарах үсгэнүүдийг гаргасан байгаа, харуулсан байгаа. Доотлын цонхон дээр болохоор Монгол гарын байрлал мөн гарын хуруунуудыг харуулсан байгаа. За гарын хуруунуудад нь яг ямар аль үсгэн дээр ямар хуруугаар дарах вэ гэдгийг өөр өнгөөр харуулсан байгаа. За тэгээ хуруунуудыг болохоор дарах хурууг ногоон өнгөөр тусгаарлан харуулдаг. За ингээд програмаа эхлүүлье. Эхлүүлэхийн тулд дурын товчлуур дээр дарна. За 100 гарны 7 хуруугаар 9 үсэг. За эрхийн хуруугаараа заавна. Баруун гарны 7 хуруугаар К үсэг. Эрхийн хуруугаар заавна. 100 гарны 7 хуруугаар им үсэг. Эрхийн хуруугаар заавна. Баруун гарны 7 хуруугаар И үсэг. За буруу дарж байгаа учраас өнгө нь шууд улаан өнгөтэй болж байна. И үсэг. Эрхийн хуруугаараа зааваад 100 гарны 7 хуруугаар 9 үсэг. Заавна. Т үсэг. Заавна. 100 гарны 7 хуруугаар им үсэг. Эрхийн хуруугаараа заавлаа. Баруун гарны 7 хуруугаар И үсэг. Эрхийн хуруугаараа заавлаа. За 100 гарны 7 хуруугаараа им 9 үсэг. За 9 үсгийг алдаатай дарсан учраас улаан өнгөтэй болж харагдаж байна. За 9 үсгээ дарлаа. Заавлаа. Баруун гарны 7 хуруугаар Т үсэг нь бас алдаатай дарсан учраас улаан өнгө харагдаж байна. За баруун гарны 7 хуруугаар дарлаа. Эрхийн хуруугаараа заавлаа. 100 гарны 7 хуруугаар им үсгээ дарлаа. Эрхийн хуруугаараа заавлаа. Баруун гарны 7 хуруугаар И үсгээ дарлаа. За зайгаа авлаа. 9 үсгээ дарлаа. За энэ дээр заах товчлуур дээр бас алдаатай даралт хийсэн учраас улаан цэг гарч ирж байна. За Т үсэг заах товчлуур им үсэг алдаатай дарсан учраас улаан өнгөтэй боллоо. Заавлаа. Баруун гарны 7 хуруугаар И үсэг. За программын үр дүн гарч ирж байна. Errors overview гэсэн хэсэг рүү ороход за хичнээн үсэг алдаатай бичсэн байна. Хичнээн үсэг зөв бичсэн байна гэдэг нь харагдана. Улаан өнгөөр бичсэн үсгнүүд нь алдаатай бичсэн үсгийн тоо. Мөн улаан цэг нь зай авахд алдаатай дарагдсан байна гэсэн үг. Ногоон өнгөөр бичигдсэн нь болохоор зөв бичсэн үсгийн тоо. Зөв бичсэн үсгнүүд нь харагдаж байна гэсэн үг. За overall rating буюу нийт дундаж бүх хэсгийн дундаж үзүүлэлт нь бол 26% байна. За тэгээд 1 минутанд 16 тэмдэгтийг бичсэн гэсэн хурдтайгаар бичсэн байна. За зөв бичсэн хэсэг нь 80%, буруу тэмдэгт бичсэн хэсэг нь 19% таарсан байна. За өнөөдрийн хичээлээр доод игнэний үсгнүүдийг айл хуруугаар хэрхэн дарахыг үзлээ. За бүгдээрээ дахин давтъя. Доод игнэний зүүн гарын чигчийн хуруу Я, баруун гарын чигчийн хуруу Юу, зүүн гарын ядам хуруу Ч, баруун гарын ядам хуруу В, зүүн гарын дунд хуруу Ё, баруун гарын дунд хуруу зөөлний тэмдэг, зүүн гарын долоор хуруу
ис, им, баруун гарын 7 уруу и, т гэсэн үсгнүүдийг дарахыг бид нэр өнөөдрийн хичээлээр үзлээ. За тэгвэл багш нь дээрх зурагнаас 100 гарын өнгөөр ялгасан хэсгийг тайлбарлаж өгье. Бүгдээрээ харъя. 100 баруун гарын чигчийн хуруугаар дарах үсгний товчлуурууд шар өнгөтэй. 100 баруун гарын ядам хуруугаар дарах үсгний товчлуурууд цайвар цэнхэр өнгөтэй. 100 баруун гарны дунд хуруугаар дарах үсгний товчлуурууд ягаан өнгөтэй. 100 гарны долоовор хуруугаар дарах үсгний товчлуурууд ногоон өнгөтэй. Баруун гарны долоовор хуруугаар дарах үсгний товчлуурууд хөөх өнгөтэй харагдаж байна. За цаашид тухайн өнгөн дээр байгаа гарын хурууны дарах үсгнүүдийг чийжлээрэй. За гарын зөв байрлалаар бичихэд дараах зөвлөгөө өгч байна. За хуруунууд гарын үндсэн байрлалаас шилжин харгалзах үсгээ дарсны дараа буцаад үндсэн байрлалдаа шилжинэ. Хуруугаа үндсэн байрлал байрлуулахдаа хөнгөн дарах. Компьютерийн гарыг харахгүй дэлгэц рүү харж бичих, гарын хуруунууд харгалзах, үсгнүүдээ чийжлэх, өдөр тутам тогтмол дасгал хийх, хамгийн хурдан бичих шалгарсан арга нь бол хурууны зөв байрлалаар бичиж сурах юм аа. За хэрвээ танах компьютергүй бол гар утсаараа ч юм уу бусад төхөөрөмжийг ашиглаад Google цэгийн хайлтын системд Монгол үсэгтэй гар гэж бичээд хайлт хийнэ. Мөн мэдээллийн технологи 6 дугаар ангийн сурах бичгийн хуудсан дээр 25 дугаар хуудсан дээр байгаа компьютерийн гарны зургийг зурж мөн гар доорх материал ашиглан хийж болно. За ингээд гэртээ тогтмол багш нь энэ зургийг бас харуулъя. Энэ зурган дээр бүгдээрээ гараа зөв байрлуулад өдөр тутам тогтмол дасгал хийгээд бүх хуруунууд чинь дээшээгээ шилжиж гэнэ үү, доодыг дээдийг нэр шилжиж гэнэ үү, доодыг нэр хэрхэн шилжиж байна. Гарын үндсэн байрлалаа шилжүүлэхдээ байрлуулахдаа хөнгөн дарж гэнэ үү. Тэгээ дэлгэц рүүгээ харж бичиж чадж гэнэ үү гэсэн зүйлүүдийг бид нэр давтаж бас гэртээ үзэж болно. За гэрийн даалгаварт мэдээллийн технологи 6 сурах бичгийн 28 дугаар хуудас дасгал 12-аас 14-ийг бүгдээрээ хийж үзээрэй компьютер дээрээ. Мөн гэртээ компьютергүй хүүхдүүд зурсан болон хэвлсэн гараа ашиглаад үсгнүүдээ чэйжлэх дасгалыг тогтмол байнга хийгээрэй. Мөн чэйжлэхдээ гарынхаа 10 хурууг зураад бүх үсгнүүдээ хуруун дээрээ байрлуулад бас чэйжиж болдгоо. За баярлалаа хүүхдүүдээ.